За сайн байцгаана уу та. Та бүхэндээ одоо Ешийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн соёл судлал хичээлийн хэсгийн одоо 2 дугаар бүлэг буюу 2020 оны одоо Ешийн сорилоос соёл судлалтай холбоотой одоо дараах асуултуудыг хүргэхэд бэлэн болж байна. За хамгийн ихний агуулга маань бол соёл одоо гэж юу вэ? Соёлын бүтцтэй холбоотой ямар асуултууд орж ирж байна гэдгийг хэдүүлээ одоо энэ хичээлээрээ давтаж үзье. За хамгийн ихний асуулт. За соёл судлал нь хизээнээс бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн бэ гэсэн асуулт нь та бүхэн 20 дугаар зууны ихэнх үе гэдгийг нь бөглөөрэй. За хоёр дахь асуулт бол тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс тэдгээрийг дагаж бүрддэг хэм хэмжээ болон материалын баялагийг багтаасан цогц ойлголтыг соёл гэдэг гэж аль эрдэмтэн үзсэн бэ гэсэн асуултанд хамгийн ихний хариулт буюу одоо Гидденс гэсэн эрдэмтнийг та бүхэн бүглэх хэрэгтэй байгаа. За дараах өгөгдлүүдээс соёлын онцлог шинжүүдэд хамаарах өгөгдлийг олно уу гэсэн асуултанд за энэ одоо 5 хариулт 5 л одоо зөв гэсэн хариулттай байгаа. Жишээлбэл нэгдүгээр хариулт бол соёл бүтээх болон эзэмших явдал бол ямар нэгэн эд шийдний хүчний илрэл биш. За хоёрдугаарт хүмүүс хамтын амьдралынхаа явцад тодорхой хэрэгцээний дагуу бүтээдэг. За гуравдугаарт нь соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм. За дөрөвт нь хүн ба соёлын бүтээгдэхүүн юм аа гэсэн эдгээр хариултууд бүгд зөв хариултууд байгаа. За дараагийн асуулт. Соёл бол бэлэг тэмдгүүдийн нэгдэл мөн гэж хэн хэлсэн бэ гэж байна. За багш нь хичээлийнхаа 1-р хэсэг дээр кассирер бол символ буюу бэлэг тэмдгийг соёл судал дотор нэлээх онцолдог эрдэмтэн байгаа. Тэгэхээр бэлэг тэмдэг буюу символтой холбоотой асуулт гарч ирэх юм бол та бүхэн одоо шууд автоматар кассирер гэдэг одоо энэ эрдэмтдийг зөв гэж дугуулаарай. За дараагийн асуулт. Кассирерийн үзэл санаанд аль өгөгдөл хамаарахгүй вэ гэсэн асуултанд кассирер бол энэ хүний бие бол тохиолын шинжийг агуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл одоо тохиололтой холбоотой одоо бит одоо шинжтэй холбоотой хариултууд бол кассирерийн үзэл санаатай ямар ч хамаагүй байгаа шүү. За дараагийн асуулт. Хүн төрөлхтний соёлд байдаг түгээмэл загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж соёлын түгээмэл шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго итгэл үнэмшилтэй холбоотой гэж тайлбарсан эрдэмтэн хэн бэ гэсэн асуултанд та бүхэн Мердок гэж хариулах хэрэгтэй. Соёлыг бүрдүүлэгч элементүүдээс үл хамаарахыг олно уу гэсэн байна. За тэгэхээр ёс заншил гэдэг бол одоо бүрдүүлэгч элементэд хамаардаггүй байна. Бусад соёлыг бүрдүүлж байгаа элементэд бол үнэл үнэмж, бэлэг тэмдэг, хэл, хэм хэмжээ зэрэг бол элементүүдтэй багтдаг байна. За соёлын тухай тодорхойлтыг зөв харгалзуулна гэсэн байна. Тэгэхээр багш нь ингээд өнгөөр нь хооронд нь ижилсүүлж ялгсан байгаа. Тухайлбал Гидденсийн тодорхойлт бол тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материалын баялагийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэдэг гэж байгаа бол Бенедиктийн үзлээр зүгийн шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадгүй ахмад үеэсээ залуу үеийн зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэсэн байна. Тэгвэл Тайлерын үзлээр соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхаа хувьд эзэмшсэн мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, ёс заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүлэг юм аа гэж Тайлер үзсэн байна. Тайлерын тухай бол нэлээд түрүүчийн 1-р бүлгийн хичээл дээр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. За кассирерийн одоо үзэл нь хаана нэ гэхээр нөгөө л энэ одоо 3 дугаар энэ одоо өгөгдөл дотор байна ногооноор тэмдэглэсэн. Соёл бол нөгөө л одоо бэлэг тэмдэгээл хэлсэн байна. Кассирер соёл бол янз бүрийн бэлэг тэмдгүүдийн нэгдэл юм аа гэсэн байна. Тэр бэлэг тэмдэг гэдэгт нь юу орох вэ гэхээр одоо хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт зүйлүүд багтдаг байна. Харин ЮНЕСКО 2001 оны одоо концепцээр бол соёл гэдэг нь нийгэм болон нийгмийн хэсэг, бүлгийн оюун санаа, материалын байдал, мэдлэг оюун санааны шинж байдлын цогц юм аа гэдгийг бол зөв харгалзуулах хэрэгтэй. За дараагийнх соёлын чиг үүргийг бас зөв харгалзуулна уу гэсэн байна. За ийм харгалзуулдаг сорилууд бол маш их байгаа шүү. Тэгэхээр зөвөр харгалзуулаарай. Багш нь та бүхний оюун ухаан тод үлдээхийн тулд өнгөөр ялгсан байна. За бэлэгдлийн чиг үүрэг гэдэг нь аль нь вэ гэхээр энэ 4-р хариулт байна. Соёлын үзэгдлүүд тэмдгэн хэлбэрээр оршдог. Тэмдэг гэдэг маань өөрөө символ буюу бэлэгдэл.
За үнэлэмж хэм хэмжээний үүрэг аль нь вэ гэвэл нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшснээр хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж байдаг гэсэн байна. За сид нь нэгтгэн зохицуулах чиг үүрэг аль нь вэ гэвэл соёл бол нийтлэг итгэл үнэмшил, үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийг бүтээдэг гэсэн байгаа бол үйл ажиллагааны чиг үүрэг нь энэ хоёрдугаар үгдэл байна. Өмнөх үеийн бүтээсэн нийгэм соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс юм а гэдэг хариултыг дуулаарай. За, ойлголтуудынхаа ялгааг зөв харгалзуулна уу гэсэн юм сорил байна. За, домог гэж юу хэлэх вэ гэхээр мэдрэмж, ид шид, дүр төсөөлөлт тулгуурласан сэтгэлгээ, шашин гэж юу вэ гэвэл хүмүүсийн сүсэг бишрэлийн эрэлт хэрэгцээгээр бий болсон оюуны соёлын хэлбэр, шинжлэх ухаан гэж юу вэ гэдэг асуулт бол аливаа зүйлийн үнийн эсхийг шалган тодорхойлох, тусгах арга, түнжлэн, аргачлах зарчим тулгуурласан байдаг. Энэ бол шинжлэх ухаан. За дараагийн асуулт маань. За энэ нөхөх тест байна. За юг ксенофи буюу бусдын үзэл заншлаас айх түүнийг үзэн ядахтай холбоотой гэж үзэх вэ? Цэгийн орон тохирох өгдлийг сонгоно гэдэг. Тэгэхээр энэ бол зөв хариулт нь соёлын этноцентризм. Тэгэхээр этноцентризм гэдэг үгээ задлаа. Этно гэдэг бол угсаатан, центр гэдэг бол төв, изм гэдэг бол одоо үзэл сургаал гэсэн үгтэй. Тэгэхээр этноцентризм гэдэг бол ерөнхийдөө өөрийн соёлын давуу байдлаар одоо омоодох, бусдын соёлыг үгүйсгэх, үзэн ядах ийм чиг хандлагатай этноцентризм гэдэг бол. Тэгэхээр соёлын этноцентризм гэдэг бол бусдын зан заншлаас айх, үзэн ядахтай холбоотой одоо байдаг бахнаа. Харин соёлын релятивизм гэхээр релятивизм гэдэг бол ерөнхийдөө харьцангуй байдлыг хүлээн зөвшөөрж байдаг. Харьцангуй байдлыг. Интеграц, соёлын интеграц гэхээр интеграц гэдэг нь өөрөө бүсчилсэн тийм бичил хэмжээний даяарчлаг интеграц гэдгийг шүү. Тэгэхээр энэ асуулт маань өөрөө бусдын соёлыг үзэн ядахтай холбоотой байгаа болохоор зөв хариулт нь этноцентризм байна. За хүн соёлыг бүтээхийн хамт соёл нь хүнийг бүтээдэг гэж хэн хэлсэн бэ? За энэ бол Сүнз. Зөв хариулт нь Сүнз. За соёлыг олон тохиолдолд юу гэж тодорхойлсон байдаг вэ? За цэгийн оронд тохирох хариултыг олох нь энэ бол хоёр дахь байгаль. Ер нь бол нэлээд олон соёл судлаачид, философчид, антропологчдын үзэл дотор байдаг. Соёл бол хүний зохиосон, хүний өөрийнхөө оюун ухаан одоо биеийн хүчийг ашиглаж бий болгосон хоёр дахь байгаль гэж үзэх бол маш түгээмэл хандлага. За соёлын бит бус өвийг хэд ангилдаг вэ? За энэ бол бит гээгүй шүү. Бит бус өв гэхээр 5 ангилдаг байна. За дараагийн асуулт маань. Этноцентрист үзэл баримтлалын эсрэг үзлийг олно уу гинэ. Тэгэхээр этноцентризм гэдэг бол багшийн түрүүнд тайлбарласан ёсоор өөрийнхөө одоо дүвэлгэж бусдынхыг үүсгдэг. Харин энэ этноцентризмын эсрэг үзэл бол релятивизм. Харьцангуй байдлыг өөр байдлыг хүлээн зөвшөөрдөг, өөр соёлтой, өөр одоо шашин шүтдэг, өөр шүтлэгтэй, өөр уламжлалтай, магадгүй өөр бэлгийн чиг хандлагатай. Энэ байдлыг хүлээн зөвшөөрч одоо өөр байдлыг муу, дутуу гэхээсээ илүү хүлээн зөвшөөрдөг энэ онолыг бол релятивизм гэдэг. Тэгэхээр этноцентризмын эсрэг бол релятивизм байна. За соёлын түгээмэл шинжийг боловсруулсан эрдэмтэн хинбэ гэдэг асуултанд та бүхэн Мёрдок гэж хариулаарай. За материалог бус соёл нь материалог соёлоо бодвол удаан хугацаанд өөрчлөгдөн гэж үзсэн эрдэмтнийг олно гэхээр энэ бол У Огборн. За монголчууд түүхэн явцдаа уйгуржин, дөрвөлжин бичиг, латин, крил зэрэг бичгүүдийг хэрэглэж ирсэн нь соёлын ямар шинжид хамаарах вэ гэсэн асуултанд соёлын өөрчлөлтийн шинж гэдэг нь зөв хариулт. За багш нь түрүүчийн 1-р бүлэг дээрээ соёлын өөрчлөлт, тогтоон, өсөлттэй шинж, за завсрын шинжүүдийн тухай онлын хувьд сайн тайлбарласан байгаа. Тэгэхээр монголчууд бол түүхэндээ одоо бид нар дөрвөлт бичгийг ашиглаж байна. Энэ бол бидний соёлд тодорхой хэмжээний тийм өөрчлөлт орсон. Энэ бол өөрчлөлтийн шинж. Тэрнээс биш энэ бол муу, сайн гэсэн ямар нэг утгыг илэрхийлэхгүй зүгээр л энэ өөрчлөлтийн шинж гэдгийг дуулаарай. За дараагийн асуулт маань соёлын өөрчлөлтийн 3 их үсвэрийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ гэсэн асуултанд та бүхэн соёлын түгээмэл шинжээр нэгдэх гэдгийг дуулаарай. Яагаад вэ гэхээр
соёлын түгээмэл шинжээр нэгдэх гэдэг маань их үүсвэр бол биш шүү. Бусд нь бүгдээрээ соёлын өөрчлөлтийн их үүсвэр бол мөн. Ганцхан түгээмэл шинжээр нэгдэх гэдэг маань их үүсвэр биш байна. За 20 дугаар зуунд манай орон 70 жил зөвлөлтийн цэг багтаж байснаа 1990 оноос дэлхийн нийтийн соёлтой хөл зэрэгцэх болсон. За энэ юу вэ? Цэгийн орон тохирох өгөгдлийг болно. Энэ бол соёлын орон зай. Яагаад гэвэл соёлын орон зай гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд үргэлж байсаар ирсэн. Ямар улстай хил залгадгүй, ямар улсын шашин тухайн улс үндэстэн нэвтэрсэн байна гэдгээс шалтгаалаад тэр тухайн орон зайнаас шалтгаалаад бас соёл маш их бие биендээ нөлөөлж байдаг. Үннийг соёлын орон зай гэж үздэг байна. За энэ Германы философч Шпенглерийн соёлын талаарх тайлбаруудад хамааралгүйг олно гэж байна. Хамааралгүй. Тэр Шпенглерийн хамаагүй нь бол бүх хүмүүс их хэлээрээ ярьж өөрийн шашныг шүтэж өөрийн соёлыг бүтээн турах болцоог эдлэх хэрэгтэй гэдэг нь Шпенглерийн тайлбарт огт хамаагүй. За соёл хэмээх ойлголтыг өргөн цар үрээтэй судалсан эрдэмтэн хинбэ? За энэ бол та бүхэн Кребер, Калакон гэдэг хоёр хүний хоёулангийн дуулнаа. За магадгүй түлхүүр дээр нь А, Б зөв 1, 2 дугаар хариулт зөв гэсэн тийм түлхүүр байгаах. Ихэнх Яшин шалгалтууд маань гол төлөв нэг асуулт, нэг хариулт зөв байхаар тохируулагдсан байдаг. За аль нь зөв бэ? За эдгээр дөрвөн өгөгдлүүдийн материалын соёл нь оюуны соёлоо агуулж байдаг гэдэг нь зөв хариулт. За Мердокийн үздснээр соёлын түгээмэл шинж хэд байгаа вэ гэсэн байна. За Мердок бол түгээмэл шинжийг 72 түгээмэл шинж байгаа гэж үзсэн байна. За та бүхэндээ 2 дугаар агуулгыг багш нь ярьж өгөх гэж байна. 2 дугаар агуулга дотор соёлын бүтэц үүрэг, соёлын ангиллалтай холбоотой ямар асуултууд орж ирж байна гэдгийг хэдүүлээд автъя. За өмнөх үеийн бүтээсэн нийгэм соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс. Энэ соёлын аль чиг үүрэг вэ? Энэ асуултанд та нар үйл ажиллагааны чиг үүрэг гэдгийг дуулах хэрэгтэй. За түүх соёл амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл нэгэн угсаа гаралтай хүмүүсийг юу гэх вэ гэсэн байна? Энэ бол угсаатан. Тэгэхээр багш нэгэнт энэ талаар дурддагдж байгааг тайлбарлаад хэлье. Тэгэхээр хамгийн жижиг байгуул бол овг. Хит хитэн овгууд нийлээд ястан үүсгдэг. Тэгэхээр ястан гэдэг маань өөрөө дөрвүүд, баяд, бурайд, загчин гих мэтчлэн эдгээр бол ястан. За энэ ястнууд нийлээд угсаатныг бүрдүүлж идэг. Монгол угсаатныг. Тэгэхээр Чингис хааны маань түүхэнд гүйцэтгэсэн хамгийн том гавьяа бол Монгол угсаатнуудыг тархаа бутархаа байсан Монгол угсаатнуудыг нийлүүлсэн. За энэ угсаатан маань төрөө байгуулж чадсан үндэсний төртэй болсон байл энэ бол үндэстэн. Тэгэхээр үндэстэн гэдэг маань өөрөө улс төрийн нэр томьёо аахгүй. Өөрөөр хэлбэл төрөөр нийтлэг нь илэрч байдаг. Угсаатан гэдэг бол гарал үүсэл цусаар нийтлэг нь илэрч байдаг. Бас хэл соёлоор нийтлэг нь илэрч байдаг шүү. Тэгэхээр бид нар бол нэг угсаа гаралтай хүмүүсээ. Энэ бол угсаатан. Угсаатны хамгийн бага шинж нь юу вэ гэвэл багш нь түрүү хэлсэн овг бол хамгийн бага шинж. Боржгон хяад боржгон гэдэг овгууд байдаг. Тэр бол хамгийн бага нэгч нь байна. Өөрөөр хэлбэл цус ясан төрлийн хүмүүс нэгдсэн тэр байгууллыг овг гэж нэрлэдэг байна. За хэлийг хэрхэн ангилдаг вэ гэсэн асуултанд та бүхэн төрөлх ба зохиомол хэл гэдгийг зөв гэж дуулаарай. За дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу? За дахиад давтъя. Энэ нэгдүгээр бүлэг дээр багш нь онолын хувьд өгж байсан агуулга маань орж ирж байна. За угсаатан гэж юу хэлэх вэ гэхээр түүх соёл амьдрал ахуй бие биетэйгээ ойр төрөл нэгэн угсаа гаралтай хүмүүс. За зонхилогч соёл гэж юу хэлэх вэ гэхээр тухайн гишүүдийн дийлэгтэнд зонхилж байгаа амьдрах зан үйл үйлдэлийн загварыг тодорхойлогч соёл. Жишээ нь Монголын газар нутаг дээр байгаа Монгол угсаатай хүмүүс бүгдээрээ цагаан сараа тэмдэглэдэг. Энэ бол зонхилох соёл байна. Тэгвэл дид соёл гэж юу хэлэх вэ гэхээр зонхилогч соёлоос баг зэргийн ялгаатай боловч түүнтэй нийцж байдаг соёлоо. За энэ зонхилох соёл бол ер нь дид соёл бол ер нь аймаг болгонд өөр байдаг. Та бүхэн бол сайн мэдж байгаа энэ талаар. За цэгийн орон тохирох хариултыг бичнэ үү гэсэн байна. За юу тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл вэ? Энэ бол мэдээж төрөлх хэл.
Хилээр дамжиж хүний болон нийгэм үндэстний ой санамжинд дамжиж идэг. Тэгэхээр энэ төрөл хэл гэдэг бол соёлын хамгийн гол шинж. За дараагийн асуулт маань соёл бол сэтгэлгээний илэрхийлэл, мэдээллийг бүтээгч, хадгалагч, дамжуулагч, арга хэрэгсэл болж байгаа утгаараа юу вэ гэдэг хариултыг дуулахын тулд та бүхэн хэл гэдгийг дуулнаа. За соёл бол юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанар болж байдаг утгаараа үнэлэмж юм. Энэ зөв хариулт нь үнэлэмж. Өөрөөр хэлбэл үнэлэмж гэдэг бол юуг шудраг, юуг шудраг биш, юуг сайн муу гэх үү, юуг үнэн худлуу гэх үү. Нийтээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа тэр үнэт зүйл болцсон зүйлийг бид нар үнэлэмж гэж нэрлэдэг байна. Аль нь зохиомол хэлэнд багтахгүй вэ? Англи хэл бол төрөл хэл. Одоо англи саксон хэлтнүүдийн хувьд бол энэ төрөл хэл. Харин математикийн хэл, соёл судлалын хэл, археологийн хэл, философийн хэл гээд эдгээр шинжлэх ухааны хэлнүүд бол зохиомол хэл гэдэг байна. Тухайн үндэстний нийтийн хүртэл болсон ихтгэл үнэмшил, зам байдлын хэв маяг, үнэлэмж болон институтийн нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн асуултанд та бүхэн үндэсний соёл гэдгийг дуулаарай. Олон улсын соёл, улс үндэстний соёл гэсэн ангиллалт нь ямар шалгуураар ангилж байгаа вэ гэсэн байна. Энэ бол соёлын түвшингөөрөө өөр байгаа. Одоо олон улсын соёл уу, улс үндэстний соёл уу гэдгийг ялгаж өгдөг байна. Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрм журам, үнэт зүйлсийг соёл судалт хэрхэн нэрлэдэг вэ? Энэ бол соёлын түгээмэл шинж юм аа. Судлаачдын үзэж байгаагаар өнөө үеийн соёлын бодлого олон улсын хэмжээнд нийтлэг чиглэлтэй байдаг хэмээн үзжээ. Үүнд илүүц зүйл дурдсаныг олно уу? Илүүц зүйлийн хариулт бол нүүдлийн болон суурьшмал иргэдийн соёл зэрэгцэн оршихвол энд хамаагүй гэдэг байна. За ямар хэлэнд шинжлэх ухааны хэл багтах вэ гэж байна. Тэгэхээр философийн хэл, археологийн хэл, математик хэл гэх мэт энэ хэллүүд бол ямар хэл вэ гэсэн байна. Тэгэхээр энэ бол мэдээж төрөл хэл биш. Энэ бол зохиомол хэл. Бид нар өөрсдөө зохиосон хэл багхгүй, зохиомол хэл. Тэгэхээр энд байгаа асуултууд маань маш их ингээ хэлбэр төрсөө өөрчлөлт давтамжтай байна. Та нар бүгдийг нь ингээд дахин энэ бичлэгээ үзээ сонсоод байх юм бол маш одоо хурдтай хэдхэн хоногийн дараа бол ой тогтоолтод чинь орж ирнэ. За ямар хэл нь гарал үүсэл үүргийн хувьд төрөл хэлтэй харьцуулбал хоёр дахь шинжтэй вэ? Энэ бол дахиад зохиомол хэл. 1930-аас 40-од онд манай улс уламжлалт шашин, соёл, үндэсний бичиг зэрэгээ орхиход хүрсэн. Энэ нь нийгмийн ямар ойлголтод хамаарах вэ гэсэн асуултын зөв хариулт нь соёлын тулгалт. Өөрөлдвөл биднэрт үндсэндээ соёлын тулгалт хийсэн. Монголчууд одоо дуртайдаа өөрсдийнхөө уламжлалт дургүүдээ өөрсдийнхөө энэ бүх үндэсний соёлоо бол орхиогүй. Энэ бол бидний тулгарсан соёлын тулгалт байна. За хүн өсөж төрсөн соёлынхоо юу нь байдаг вэ? Бид нар тээгч нь байдаг. Тээгч нь. За зөв харгалзуулах тест орж ирж байна. За улс үндэстэн бүр өөрийн соёлыг эрхэмлэдгийн учир юунд орших вэ гэсэн энэ асуултын хариулт нь үндэсний тусгаар тогтнолын баталгаа учраас. Тэгвэл улс үндэстэн бүр өөрийн соёлыг хадгалж үлдэхийн тулд яах ёстой вэ гэж байна. Тэгвэл энэ бол өөрийг нь бусад соёлоос ялгаж буй язгуураа уламжлалт чанараа хадгалж хамгаалах. Тэгвэл сид нь соёлын дархлаас сулардаг гол шалтгаан юу вэ гэвэл бусдыг хуулбарлан дуурайсны одоо гороор дархлаас сулардаг байна. Дид соёлыг хэрхэн ангилдаг вэ гэж байна. За дид соёлыг хэрхэн ангилах вэ? Элитийн ба ардын нийтийн гэх үү, зонхлох дид сонголох гэх үү, үл хөдлөх гэх үү, бит ба бит бус гэх үү, үндэсний шашны мэрэгжлийн гэх үү. Тэгэхээр энэ дид соёлын зөв хариулт бол энэ ардын, нийтийн, элитийн соёл гэдэг маань өөрөө зөв хариулт байна. Дараагийн бүтээсэн эзэн тодорхойгүй соёлыг юу гэдэг вэ? За энэ бол ардын соёл. Одоо болтол одоо зохиогч нь тодорхойгүй маш олон ардын дуу зохиолууд байдаг. Энэ бол ардын соёл. Ихэнх оюутнууд маань бас ардын соёлоо нийтийн соёлтой холж утгадаг. Нийтийн соёл гэдэг бол одоо хинт ч ойлгомжтой түгээмэл байдаг тэр соёлыг нийтгэх гэдэг бол ардын соёл гэдэг бол одоо тухайн улс үндэстнийхээ одоо уламжлалыг хадгалсан тэр соёлыг ардын соёл гинэ. За нийтийн соёл доорх бүлгүүд алинд нь илүү дэлгэрсэн байдаг вэ? Зөв хариулт нь боловсролын түвшин үл хамааран бүгдд нь
одоо хамаардаг. Жишээ нь одоо телевизийн реклам, сурталчилгаа, уран сайхны кино өндөр бол ямар ч боловсролын түвшин хамаарахгүйгээр бид нар бүгдээр үздэг одоо хошин шоу, янз бүрийн шоу нэвтрүүлэг эдгээрийг бүгдийг нийтийн соёл гэж одоо ойлголтод хамааруулж үздэг байна. Арт түмэн улс орон цаг үеийн тухай бүхэл төсөөлөл бүрдүүлэх, бие дааж бүгдийг мэдэх туршлагаас суралцдаг соёлын аль үүрэг вэ? Энэ бол тань мэдхэн үүрэг. За дахиад зөв тохируулах одоо асуулт орж ирж байна. За соёлын нэгдэл гэж юу хэлэх вэ гэхээр соёлын зөрчилдөгч хэсгүүдийг нэгтгэгч нийцтэй нягтралтай бүхлийг бүтээх. Соёлын гажилт гэж юу хэлэх вэ гэхээр нийгмийн тодорхой хэм хэмжээ үггүй улмаас соёлын нэгдэл зөрчилддөг. Соёлын хожимдолт гэж юу хэлэх вэ гэхээр материалын амьдралын өөрчлөлтүүд нь зан заншил, ихтгэл үнэмшлээс өөрчлөлтөөс төрүүлж байж болно. Харийн соёлын ноёрхол гэж юу вэ гэвэл колоничлалын бодлогын үед илэрхий мэдэгддэг соёлын зөрчил. Этноцентризм гэж юу вэ гэхээр өөрийн соёлыг бусдынхаас дээгүүр үзэж, өөрийн соёлын үүднээс тайлбарладаг үндэстэн төвт үзэл бахна. Релятивизм гэж юу вэ гэхээр тухайн соёлын зан үйлийг өөрсдийн үнэлэмж, итгэл үнэмшил, сэтлүүдийн үүднээс авч үзэх ёстой гэж үздэг соёлын харьцангуй үзэл. Дэд соёл гэж юу вэ гэхээр нийгмийг бүрдүүлэгч бүлгүүдийг ялгаж байгаа хэм хэмжээ үнэт зүйлийн систем юм. Та бүхэн энэ хичээлээ үзэж байхдаа зөв тохируулна уу гэсэн энэ сорил руу маш их анхаарлаа хандуулаарай. Зөв тохируулж байгаа энэ хэсгүүд маань дандаа энэ сорилынхоо одоо нөгөө тодорхойлтууд гэдэг. Тэгэхээр эндээс юу мэдэж болох вэ гэхээр соёлын нэгдэл, гажилт, хожимдолт, этноцентризм, релятивизм чинь бүгдээр ингээм тодорхойлтууд нь ардаа гараад ирчихсэн байгаа учраас энэ тохируулах тесттэй нэлээд анхаарч үзээрэй. За дараагийнх нь дахиад зөв тохируулна уу гэсэн байна. За сөрөг соёл гэж юу хэлэх вэ гэхээр хулгай хийх, мансууруулах байцын хэрэглээ хэлнэ. Нэг загварын соёл гэж юу вэ гэхээр нэг ерөнхий итгэл үнэмшил үнэт зүйлстэй түүнээс өөр хувилбар байхыг хориглосон байна. Олон хэв загварын соёл гэж юу вэ гэхээр дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлд хийгээд гадны соёлын элементүүд нэвтрэн шингэх бүрэн боломжтой. За тэгвэл кибер орон зай гэж юу вэ гэхээр компьютер технологи, интернет сүлжээнд суурилсан соёлын харилцан дэлгэрэлт, за соёлын зочирт буюу соёлын шок, энэ зочирдлоо хэдүүлээ соёлын шок гэдгээр орлуулж дуулнаа. За дараагийн хэсэг маань 3 дугаар бүлгийн агуулга буюу соёлын үйлдвэрлэл гэсэн хэсэг рүү орж байна. За соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт хизээ бий болсон бэ? Энэ асуултанд 1980-ад оны үе гэдгийг дуулна. За Монгол Улсын соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийн зорилгыг олно уу гэсэн энэ асуултанд энэ 3 хариулт гурлаа зөв. Нэгдүгээр соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх. Соёлын салбарт хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх. Улс үндэстний ариун баялаг, өв уламжлал, ёс заншил, байгалийн өвөрмөд дүр төрх соёлын нөлөөг сэргээх. За Монгол Улс соёлын үйлдвэрлэлийг ямар хүрээнд хэрэгжүүлэхээр болсон бэ гэдэг асуулт нь эдгээр дөрвөн хариулт дөрвөлээ зөв. Кино урлаг, дизайн төслөх урлаг, тайзны уран бүтээл, соёлын үйл ажиллагаа. Дараагийн асуулт. Урлагийн бүтээл дээр зохиогч эрхийг нэмж, үйлдвэрлэлийг нэмж, борлуулалтыг нэмээд тэнцүү бүтээлч үйлдвэрлэл хэмээх соёлыг үйлдвэрлэлийг тодорхойлсон судлаач айл нэ гэж байна. Энэ бол оюундар хэмээх судлаач байна. За олон улсын туршлагаас харахад соёлын үйлдвэрлэлийг утаагүй үйлдвэрлэл гэж тайлбарласан утгыг олно уу? Энэ бол байгальд хор хөндөөлөхгүй амьдрах энэ соёлыг одоо утаагүй үйлдвэрлэл гэж тайлбарласан утга байна. Дараагийн асуулт. Олон улсын туршлагаас харахад соёлын үйлдвэрлэлийг шинэ эдийн засаг гэж тайлбарласан утгыг олно гэсэн байна. Энэ бол материалын бус оюуны үйлдвэрлэл байх нэ. Олон улсын туршлагаас харахад соёлын үйлдвэрлэлийг чөлөөт цагт зориулсан үйлдвэрлэл гэж тайлбарласан утга нь иргэдийн бүтээн төрөх боломжийг нэмэгдүүлэх гэдэг утга байна. Техник технологийн нэрс дэвшил гарч кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотой олон улсын түвшинд ямар ойлголт анх гарч ирсэн бэ? Энэ бол соёлын үйлдвэрлэл гэдэг ойлголт гарч ирсэн. За хувь хүний бүтээл сэтгэлгээ, ур чадвар, авьяас бэлгээс их сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарлалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэдэг вэ? Энэ бол соёлын үйлдвэрлэл.
За соёлын үйлдвэрлэлд оюуны өмч зохиогч эрэхтэй холбоотой бүтээл, туйрал, үйлчилгээ байдаг. Илүүц зүйлийг олно гэсэн байна. За энэ бол илүүц зүйл нь богд хан уул. Энэ бол илүү. Бусд нь бүгдээрээ соёлын үйлдвэрлэл байна. Дараагийн асуулт. Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдлоос илүүцийг олно уу гэж байна. За илүүц нь үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг бууруулах гэдэг нь илүү. Бусд нь бүгдээрээ зөв. За соёлын үйлдвэрлэлийн салбарт онцгой байр суурь эзэлдэг салбарыг олно уу? Энэ бол аялал жуулчлалын салбар. За одоо хэдүүлээ Яшин 2021 оны энэ сорилоос 4-р агуулга буюу соёлын даяаршил Монгол соёлтой холбоотой ямар асуултууд орж ирж байна гэдгээ давтъя. Хүн гэдэг амьтан адууснаас ялгарч байгаа нэг гол шинж нь бэлэгдэл. Бэлэгдлийг бүхнээс эрхэмлэн үздэг үндэстэн бол яа харахгүй монголчууд гэж хэлсэн байна. Энэ эс дуламгай хэлсэн. Дуламгай маш олон бэлэгдэлтэй холбоотой номнууд байдаг. Та нар маань ихийнх нь үнийг бол мэдж байгаа. За ямар хуулинд монгол хэл бичгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачлаг гаргасан иргэн хуулийн этгээдэд 4 жил тутамд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгоно гэж заасан байдаг вэ. Энэ бол 2015 оны Монгол бичгийн тухай Монгол хэлний тухай хууль байдаг байна. За социализмын үеийн монголчуудын соёл аль нь вэ? За энэ бол нэг загварын соёл байна. Нэг хэв загварын соёлтой байсан. Ард аюул шөмшөө бол Монголын ард түмний эх оронч байдлын илэрхийлэл болдог. Энэ нь соёлыг бүрдүүлэгч аль элементэд хамаарах вэ? Энэ бол бэлэг тэмдэг. За монгол хэмээх соёлыг илэрхийлэх үзүүлэлтүүдээс илүүцийг сонгоно. За энэ дурдъя урт гэрээ хэрхэн барих, цаас сэтэрлэх, ан авд мордох, шинжил гэсэн ийм өгдлүүд байна. Эдгээрийн шинжил бол монгол соёлыг илэрхийлэхгүй. Энэ бол дэлхийн нийтийн түгээмэл соёл. За монгол үндэстний соёлын нийтлэг шинжийг дурдахдаа хамааралгүй зүйлийг сонгоно гэсэн байна. Энэ бол үндэстэн ясны соёлын үеийг хадгалах, хамгаалах, сурталчлах. Дараагийн асуулт. Хүн гэдэг амьтан адууснаас за энэ асуулт маань дахиад тавтаад ороод ирсэн байна. Уучлаарай оюутнуудаа. Энэ бэлэгдэлтэй холбоотой энэ дуламгай дуламгайтай холбоотой хариулт байна. За ямар ч арслан бар бэлэгдлийг хэрэглэдэггүй. Зөвхөн хүн л бэлэгдлийг хэрэглэдэг гэж хэн тодорхойлсон бэ? Энэ дуламгай. За тэгэхээр энэ бэлэгдэлтэй холбоотой асуулт бол одоо гадаадын эрдэмтэд гэвэл кассирээр, Монголын эрдэмтэн гэвэл одоо дуламгай байдаг. Энэ хоёр бол хоёулаа одоо тийм бэлэгдлийг нэлээд тийм соёлын их том категори болгож ойлгодог. Гэхдээ арслан бар гэхээр энэ монголчуудтай холбоотой бэ шүү гэж та бүхэн маань одоо өөрийн хар ухаандаа ойлгож аваад энэ бол мэдээж эс дуламгай. Тэрнээс биш кассирертай бити ухтгаарай. Хоёулаа бол бэлэгдлийн тухай ярьдгүү гэвэл ярьдгаа. За Монгол соёлын нэгдмэл шинжүүдэд аль нь хамаарахгүй вэ? Нэгдмэл шинжид аль нь хамаарахгүй вэ? Тэгэхээр цаас сэтэрлэх, ан авд мордох, урт гэрээ хэрхэн барих зэрэг өвөрмөц ёс заншил бүхий цаатан соёл бол монгол соёл хэдий ч дэлхийн соёлын өв биш юм а гэдэг бол одоо нэгдмэл шинжүүдэд хамаарахгүй зүйл биш шүү. За соёлын даяаршил нь ямар аюулыг дагуулдаг вэ? Соёлын даяаршил бол соёлын олон янз байдал түргдэг, соёлын оршин одоо тогтнолд аюул дагуулж байдаг. Энэ одоо эхний хоёр хариулт хоёулаа зөв байна. За соёлын даяаршлын тодорхойлолтыг сонгоно гэсэн байна. Тэгэхээр энэ нэгт хариулт зөв байна. Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нийгмийн соёлд нэгдэн нийлхүүл явцыг хэлнэ. Соёл судалт 1980-ад оны төгсгөлөөс бий болсон ойлголтыг сонгоно гэнэ. Энэ бол соёлын даяаршил. За Knopfworld компани гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их ном уншдаг орноор ямар улсын иргэн шалгарсан бэ? За энэ бол танин мэдгүй шинжтэй асуулт орж ирж байна. Энэ бол нийтхийн иргэд гэсэн судалгаа байдаг. За соёлын даяаршил нь олон талын боломжийг олгодог. Үүнд илүүц зүйлийг сонгоно. Илүүц нь мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, хүн хүчээ дэлхийд даяар солилцох, хамтран ажиллах боломж хомс. Энэ хариултыг дуулаарай. За соёлын даяаршлын үед хэрхэн хамгаалах бодлого явуулах вэ? Зөв хариулт нь эхний хоёр хариулт байна. Үндэсний соёлын өвөрмөц шинжээ хадгалах ёстой, үндэсний онцлогоо алдахгүй байх ёстой.
Соёлын одоо энэ даяаршлын эрсдэлтэй талыг сонгоно уу гэсэн байна. Эрсдэлтэй тал нь өөрийн соёлын үнэт зүйл амьдралын уламжлалт, хэв маягаас татгалзах явдал юм аа. За тогтвортой хөгжлийн үзэл баримтлал юунд оршиж байдаг вэ? За эдгээр дөрвөн одоо хариулт дөрвөлээ зөв. Байгаль нийгмийн хөгжлийн зүй тогтолыг алдагдуулахгүй байлгадаг, яс суртахууныг дээдлүүлдэг, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, сахилгыг өндөржүүлэх. Эдгээр дөрвөн концепцэл дөрвөлээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлал байна. Соёлыг хуулбарлан дуурайх гэж юу вэ? Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийгтэйгээ адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн юм. Даяаршлын үеийн үндсэн бодлого юу вэ гэсэн асуултанд та бүхэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдгийг дугуулаарай. Яагад вэ гэхээр нэг дэлхий, нэг соёл, нэг дэлхий, нэг улс гэдэг бол даяаршлын бас үндсэн чиг бодлого бол биш. Яагаад даяаршиж байгаа вэ гэхээр бид нар тогтвортой хөгжлөөр цаашдаа хүн төрөлхтөн хөгжих ёстой гэсэн гол үзэл баримтлал дээр тогтж байдаг. За энэ бол та бүхний одоо мэдэх их амархан асуулт байна. Компьютер технологи цахим сүлжээнд суурилсан соёлын харилцаа нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмжийг өгөх гэдэг бол кибер орон зай. Судлаачид соёлын ойртон нэгтрэх үйл явцыг шүүмжлэх байр суурь давмгаалж байна. Үүний илэрлэл нь юу вэ? Дөрвөн хариулт дөрвөлээ зөв. Орчин үеийн шашны мөргөлдөөн, үндэсний үзэл, бус нутгийн шинжтэй, тэмцэл, бус нутгийн шинжтэй хөдөлгөөнүүд их гарч байгаа. За судлаачид соёлыг ойртон нэгтрэх үйл явцыг шүүмжлэх үзэл давмгаалж байна. Уг үзэгдэл ямар улс орнуудад зохицолж байна вэ гэвэл бүгдэнд нь Аз, Африк, Латин Америкийн орнуудад. Хойд Америк, Европоос бусад одоо энэ төвүүдэд бүгдээрэнд нь байдаг бахан. За соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдээс цэгийн орон тохирох өгөгдлийг олно уу? Соёлын солилцоо, соёлын тулгалт, тэгээд харилцан үйлчлэл нь дахиад юу гэдэг вэ гэвэл соёлыг хуулбарлан дуурайх бол харилцан үйлчлэлийн нэг байна. Соёлын орон зай өргөчхөд аль нь чухал үүрэгтэй вэ? Энэ бол соёлын харилцаа. Манай улсын судлаачид соёлын ижилсэл, соёлын өөрийншил, соёлын өвөрмөц дүр төрх гэх мэтээр ямар ойлголтыг нэрлэж байгаа вэ? За энэ соёлын адилсал буюу ижилсэл. Соёлын адилслын тухай ойлголт хэдэн оноос нийгэм хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлсэн байна? 1970 оны одоо 2 дугаар хагасаас хэрэгжилж эхэлсэн байна. Даяаршлын үед оршин тогтнох чадварын хувьд хамгийн тогтвортой, хамгийн найдвартай тээгчид юу вэ гэвэл энэ бол угсаатан. За судлаачид соёлын дархлаа алдагдахад хүрч буй хүчин зүйлсийг хэрхэн тайлбарласан бэ гэж байна. Энэ бол дөрвөлээ зөв байна. Залуусын соёлын хүрээ, телевизийн нэвтрүүлэг, цахим сүлжээний хэрэглээ, хэлний соёлын хүрээ байна. Монгол улс Монгол үндэсний хөөмийг хэдэн онд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгүүлсэн бэ гэсэн асуулт. Энэ бол та бүхэн мэдж байгаа 2010 онд. За одоо хамгийн сүүлийн агуулга руу оръё. 5 дугаар бүлэг буюу соёлын эрх чөлөө гэсэн агуулга руу оръё. За зөв харгалзуулна. Соёлын эрх чөлөөний суурь зарчим гэж юу хэлэх вэ гэвэл БС 2 хариулт байна. Уламжлалт ёс заншлыг байгаар нь мухар сохроор ёсчлон даах биш, харин хувь хүний сонголт хийх бололцоог өргөжүүлнэ. Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг оролцуулан бүх соёлыг ижил тэгш үнэлж хүндэтгэх. Тэгвэл соёлын эрх чөлөөг зөрчих хандлага гэхээр амьдралын хэв маягийг үүсгэнэ. Нөгөөх нь нийгмийн амьдралд оролцоог хязгаарлах нь соёлын эрх чөлөөг зөрчиж байна гэсэн үг байна. Соёлын эрх чөлөөг үүсгэхэд үүсэх үр дагаврыг сонгоно. За 3 хариулт гурлаа зөв. Хүмүүсийн бололцоог хязгаарлах, амьдралыг явцруулах, соёлын харилцаанаас хүндэрүүлдэг байна. Соёлын шок буюу зочирдол хэмээх ойлголтыг хэдэн онд хэн гэдэг эрдэмтэн хэрэгжилж эхэлсэн бэ? Энэ бол 1954 онд Оберг гэдэг эрдэмтэн хэрэгжилсэн байна. Харь орны соёл зан үлийн онцлогт дасан зохицох явцад гардаг хүндрэл бэрхшээлийн нэг нь аль нь вэ? Энэ бол соёлын шок буюу зочирдол. Соёлын шок буюу зочирдлын илрэх шинж тэмдгийг сонгоно уу? За 5 хариулт 5 зөв. Бухимдна, хит их шүүмжилдэг, гомдолдог, өөртөө итгэл алдардаг, түрмгий зан авир гаргадаг. Соёлын эрх чөлөөний суурь зарчим гэж юу вэ гэвэл эхний 2 хариулт зөв байна. Соёлын ялгаатай байдлыг ойлгох, хүлцэн твчиж, хүндэтгэн хүний ёсоор хамтран амьдрах, за харилцан ойлголцлыг эрхэмлдэг байна.
За өөр соёлын үнэт зүйл дийлгэрч үндэсний соёлтой холилдсноос харийн болон үндэсний соёлын хооронд зөрчил гарах үзэгдлийг юу гэх вэ? Энэ бол харийн соёлын ноёрхол байх нэ. За ингээд та бүхэндээ миний одоо хичээлийн 2 дахь бүлэг маань дуусаж байна. За багшийнхаа энэ хичээлийн 1, 2 дугаар бүлгийг одоо хоёуланг та бүхэн өдөр бүр тодорхой цаг гаргаад за үзээд сонсох хэлбэртэй. За үзэх боломжгүй байгаа бол одоо ядаж утаснасаа чихвчээрээ одоо хоолоо идэж байхдаа ч юм уу эсвэл гадуур дотор явж байхдаа байнга сонсож байгаарай. А болж өгвөл хараад сонсоод байвал хүний танин мэдхүй өөрөө олон тийшээ зэрэг хүртэх тусмаа аливаа амийг илүү сайн ойлгож авдаг. Тэгэхээр та бүхэн одоо аль болох одоо ганцхан сонсоод авахгүй, ганцхан хараад авахгүй, сонсонгоо хараад харангаа сонсоод байгаарай. Ингээд та бүхэндээ шалгалтандаа сайн бэлдээрэй, амжилт хүсье.